эцэггүй хүн гэж байхгүй юм байна. Аавгүй хүн гэж бол байгаа. Аав байна гэдэг бол маш их том ялгаатай. Зүгээр нэг аав гэдэг байна гэдэг, аав уул байна гэдэг бол хоорондоо маш их ялгаатай юм байна. 1989 онд улсын багшин дэд сургуулийн кино драмын анги төгсөөд армийн драмын шатад очиход хамгийн анхны тавигдсан жижиг бол энэ Дутуу Этэд он жижиг. Тэгээ Багуун лагсрын Дутуу Этэд оныг Доноо Золбот бид хоёр нэг ангийн хоёлоо төгсөж очиод тэнд дүр авч ажиллаж ирсэн. Тэгээд одоо энэ 40 жилийн дараа 37 жилийн дараа энэ жижиг маань кино болоод тавигдахад бас тэр тэнд орж исэн уран бүтээлчний хувьд ахаад энэ уран кино болгож байгаа уран бүтээлд оролцоход бол маш их сэтгэл хөдлсөн. Маш сайхан байлаа. Япон манжгаа цэргүүд манайхтай дайн зарлаж байгаа юм байна. Бидний тусгаар хойноос Орос цэргүүд ирсэн сурагтай. Юу гинэ? Урдан тоглож исэн дүр дээр бол ажиллаагүй. Энэ дээр бол өөр жижиг. Тухайн үед бол Баатархүүгээд жүжигчин байсан. Баатархүү ахмад тоглож исэн. Тэр дүр дээр бол би ажилласан. Бас яг тухайн жүжиг маань кино болж харахад бас хэцүү байсан л да. Яаж тавь хийж байгаа юм бол гэдэг бодогдол их байсан. Тэгээд бид нэр уулздаад жижигэн киноны зохиолоо уншаад үзэхэд бол үнэхээр бас яа харахгүй л да. Кино уран бүтээл хийх юуг нь их гоё найруулж зохиол бичигдсэн байсан. Тэгээд бол маш их дуртай хүлээж авсан. Хүн байтугай хөгжтэй эдээ гаргахад ч хатууж шүү дээ. Харваад эдлэгдэх тусмаа хүн танигддаг байна. Энэ кино маань өөрөө аав хүний тухай. Аав хүн ер нь ямар байх ёстой юм. Ер нь Монголын кино урлагт тэр болгон аавын тухай кино уран бүтээл байдгүй юм байна. Ер нь ч Монголын байтугай дэлхийд ч бас ер нь цөөхөн баг. Бид нэр ээжийн тухай уран бүтээлийг хийгдэн мөртлөө ааваа орхигдуулаад байт юм байна. Ер нь бол тухайн жүжиг хийгдэж байгаа үед бол зүгээр одоо аав хүн гэдэг чухам ямар хүн байх ёстой юм. Аав хүн гэдэг чинь ямар хүнийг хилээд байгаа юм гэдэг огтхон дэр бол их л маруухан байсан байдгийн. Одоо ингээд энэ насны өндөрлөгөөс харах юм бол аав хүн ямар байх ёстой, өөрөө аав боллоо, одоо өвөө боллоо. Тэ? Аав хүн ямар байх ёстой, өвөө хүн ямар байх ёстой. Аав гэдэг ямар их нэр хүнд, асар их төвчээд, төсвөр төвчээр, асар их ухаан нэг одоо тэгж явдаг ийм хүн байдаг юм бэ гэдгийг бол одоо үеийн насн дээр л илүү их ухаардаг юм байна шүү дээ. Ер нь бол Багуун лагсрын дээр өөрөө энэ жүжигэн дээр зориулаад хэлэгдсэн үг байгаа. Аав гэдэг бол тэнгэр өргөж ингэртэн хүүхэд эрхлүүлсэн ийм уулыг аав гинэ гэдэг. Тэгэхээр аав уул байна зөвхөн аав гэх биш. Аав гэдэг чинь аав уул байна гэдэг чинь ямар хоорондоо ялгаатай юм бэ? Аав гэдэг хүн ямар үүрэг хариуцлага хүлээдэг юм. Хүүхдүүдийн бүдрээд унахт нь түшээд босгох, ухаарл, хайрлах тэр болгоны заадалд эцэг хүн ямар зөв шийдэл дотоод сэтгэлдээ бодож шийдэж зөв эцсийн эцэс зөв шийдэлд хүрдэг юм бэ гэдэг бол асар том ертөнц байдаг юм байна. Зүгээр нэг аав гэдэг байна гэдэг, аав уул байна гэдэг бол хоорондоо маш их ялгаатай юм байна. Би ч нөөрэ тухайн үед яг шин жүжигчин гэрэл дээр суун, жүжигэндээ ордог хэсгээр орно. Гэрлийн баруун гард нь суудаг байхгүй жүжигчэндээ нүрсгээд. Тэгээ тэр үед чинь одоо манай хамгийн их дурсамжтай юм бол одоо Сэдэдугай маань одоо тэр голоороо тоглодог байсан. Тэгээ Сэдэдугай тэр монолог тэр тоглож байгаа тоглолт моголт үндсэндээ багшин дээр сургалт төгсч ирээд ахаад хоёр дахь их сургуулиуд төгсөж байгаа юм шиг надад санагддаг байсан. Тэгээд Сэдэдугай ч манай аавтай их төстэй хүн. Тэгээд л тэр жилдээ би 89 онд аавгаа яг алдчихад тэгээд театрт орсон байхгүй юу. Тэгэхэд л одоо яг л аавыг нь дурсагдаал тэгэл Сэдэдугай хараад гэрлээ тусгаал уйлал
Тэгээд суудаг байлаа. Тэр их гоё дурсамж. Одоо яг л амьдрал дээр уран бүтээл дээр гарч ирээд одоо жүжигчин хүн яаж ажиллах вэ гэдгийг бол их том сургуулийг бол анхны тэр жүжигээс бас авч ирсэн ийм онцлогтой ийм жижигэлтэй. Тийм. Ер нь бол тухайн үед чинь бид нар чинь театраа байгуулж баярхын хажуугаар бас жүжиг тавьж ирсэн үе шүү дээ. Армийн драма театр гэдэг чинь бид нар чинь соён гэдэг чуулгыг театр болгож өөрсдөө барьж, тайз майзан барьж, тэгээд хажуугаар нь жүжигэн тоглож, жүжигэн дээрээ ажиллаж ингэж ийсэн. Тэр залуу халуунаас тэр их бүтээл сэтгэлгээ тэр болгон бол яг ингээд эхлээд одоо 30 хэдэн жилийн дараа дурсамжтай чи тэгжээж үлээ ингэж ажиллаа энэ дээр нь ингэж тоглож ийсэн ингэж үгийг хэлж ийсэн. Тэгээд дуусны киноныхандаа бас энэ дээр нэг ийм санаа бас ингэж хэлэгдэж ийсэн юм шүү хийгдэж ийсэн юм шүү. Энэ жүжигэн дээр жүжиг байхад нь бол энэ жүжиг чи ингэж тоглож ийсэн юм шүү. Тэрийг бас авч оруулал яадгийн гэсэн санаануудаа бас хэлж ийсэн. Эцэг хүнд бүх юм бүх юмд харан байдаг. Эх орны өмнө бол хүүгэн өөх тийм сэтгэлгээтэй. Ийм хүн байна гэдэг бол маш тийм том гүн ухтсан юм байна гэж ойлгоод байна. Тийм учраас сайхан одоо өөрийнхөө үеийнхэндээ одоо эцгийг болж байгаа залуучуудаа ихэд сайхан аав, сайхан ээж байх хэрэгтэй юм шүү. Тэрний төлөө өөр хүмүүсттэй дурсамжтай аав ээжүүд байгаарай гэж бас хэлмээр санагдаж байгаа. Ямар нэгэн уран бүтээл заавал шалтгаантай гардаг тийм. Энэ уран бүтээл яагаад үүсэх болсон юм? Яагаад аав хүний тухай уран бүтээл хийх болсон гэдэг бол энэ залуучууд өөрсдөө ямар хагас сэтгэлгээ байна вэ? Ямар их бүтээл сэтгэлгээ байна вэ? Ямар зөв сэтгэлгээ байна вэ гэдг нь харагдаад байгаа байхгүй юу? Энэ киноны уран бүтээлчид өөрсдөө ямар бас их сэтгэл гаргаж ямар байгаль дээр ямар зургийг авах уу гэдгийг маш их хааж олсон байгаа. Би бол тэнд ерөөсөө зургийг орж үзэж байгаагүй тийм газар байна лээ. Сайхан уран бүтээл хийсэн залуучуудад баяр хүргэе. Энэ сайхан уран бүтээлийн эхний үзэгчид болох гэж байгаа үзэгчдэд халуун баяр хүргэе. Тэгээд цаашдаа өшөө илүү сайхан уран бүтээлүүдийг тэгж ард түмэндээ өргөх болтугай гэж үсэн өрөөё. Задлаагүй захиа 1-р сарын 15-наас бүх кинотеатруудаар